За сайн байцгаана уу хүмүүдэд. Захим спорт сонирхогч хүүхэд залуучуудаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За тэгээд фристаймын шинэхэн дугаарын мэндийг өсвөргье. За тэгээд бас шинэ оны мэнд. 2020 оны шинэ оны мэнд. За тэгээд уламжлалт ёсоор Meta Blossom болон Meta K-нар та бүхэндээ фристайм дугаарынхаа нэг цуурлыг хүргэхээр шийдлээ. За сая өнгөрсөн оны өмнө нэг фристайм хийх хэрэгтэй байсан. За гэсэн хэдэж гэсэн бас баяр давхцаад дээрэс нь бидний зүгээс бас нөгөө WSG-ийн тэмцээнтэй байсан учраас бас хийж чадгүй. Манай Blossom бас санаад төрсөн. Нилээн эвгүй ханаад байх шиг байгаад байсан. Халуураал яваад байдаг, ерөөсөө зогсдгоо. За тэгээд ямар ч үсэн шинэ он гарсан байна. Асуудлууд шийдэгдсэн байна, ханиад идэгсэн байна, тэмцээн дууссан байна. Тэгээд ямар ч үсэн фристайм дугаараараа иргэн уулзж байна. За өнөөдөр нийтдээ 6 сэдвийн талаар бит хоёр ярих шийдлээ. За тэгээд уламжлалт ёсороо 2 жижиг сэдв. За тэгээд нэг том сэдв гэсэн сэдвүүд эрхэлж байна. За эхний сэдв би эхлэе. За хамгийн эхний миний ярих сэдв байна. Ерөнхийдөө стримерүүд болон одоо яг энэ олон нийтэд үйл ажиллагаа явуулж байгаа эдгээр хүмүүстэй маань холбогдолтой нэг сэдв. Энэ бол Америкийн стример, за Twitch дээр стрим хийдэг доктор Люпо 24 цагийн дотор 2.3 сая долларыг донешнаар босгож чадсан байна. За энэ ерөнхийдөө ямар учиртай босгосон гэхээр залуу минь нэг юм кампейнт ажил өрнүүлээд тэгээд ерөнхийдөө яг Twitch дээр лайв стрим хийгээд хүмүүсээс донешн асуугаа. За энэ донешн юунд зориулагдах вэ гэхээр Saint Jude гэж хүүхдийн эмнэлэг байт юм байна. За энэ эмнэлэг нь ерөнхийдөө бол хүүхдийн одоо хорт хавдрыг онцлох, эмчлэх гэдэг яг энэ чиглэл рүү яг үйл ажиллагаа явуулдаг юм. Тэгэхээр сайн үлсэн аяа гөрнүүлсэн байна. Тэгээд юу н айгу онцлог вэ гэхээр 24 цагийн дотор 2.3 сая доллар олсон гэдэг нь бол одоо урд өмнө байгаагүй тийм гоё зүйл болсон байна л да. Тэгээд доктор Люпогийн ерөнхийдөө доктор Люпо гэдэг нь ерөнхийдөө бол 32 настай хүн юм байна. Нэг хүүхэдтэй гэрэлцсэн. Тэгээд энэ залуугийн яг энэ өрнүүлж байгаа хийж байгаа зүйлсд нь ерөнхийдөө Twitch өөрөө бас нэлээд одоо анхаарал ач холбогдол өгөө. Тэгээд 1 сая долларыг донешн өгсөн. Яг тэр өөрийнх нь стрим дээр энэ гараад байгаа юм л да. Ийм ингээд бэлгийн цаасанд орооцсон. Чек явуулсан маа. Төх нэлээд томор явуулсан. Тэгээд өөрөө задлаад үзсэн чинь Twitch-ээс 1 сая доллар гэдээ гарч. Тэгээд доктор Люпо нэлээд сэтгэл нь хөөрөөд ерөнхийдөө бол уйлаад нэг юм болсон байна. За тэгээд өмнө ч гэсэн ерөнхийдөө бол одоо ийм нөгөө стримерүүд сайн үлсэн аянд нэгдээд ингээд юм ийм аяныг өрнүүлжсэн. Гэхдээ тэр нь бол одоо 300 мянган доллар гэдэг ч юм уу 200 мянган доллар 100 Thieves-ийн нэг тийм бас нэг кампайн өрнүүлээд ингээд нэг юм донешнэд цуглуулж ирсэн. Гэхдээ 2.3 сая долларыг 24 цагийн дотор олно гэдэг бол урт нь байгаагүй юм байна. Тэгэхээр 2019 онд нэг ийм онцлог зүйл болжээ. За тэгээд энийг яриад ирэхээр бас яг нөгөө Монголын цахим спортын ертөнцид нэг бас яг ийм үйл явдал болсон те. За тэгээд Монголд одоо стрим хийдэг CTS гэж залуу байдаг. Чин төгс. За чин төгсөө гэдэг юм бол ид шидийн орон хэмээх хүү сайн улсын аянд 600 мянган төгрөг. Ерөнхийдөө бол өөрийнхөө стримээр босгоод тэгээд донейт хийсэн. За баг одоо үзэж байгаа хүн бол мэдж байгаа те. Нилээн олон сошиал сувгуудаар мэдээнүүдээр ерөнхийдөө бол гарч ирсэн. Бас мэдээний том сайтууд дээр бас ярилцлага өгсөн байсан. Тэг ерөнхийдөө нөгөө арай нэг одоо тоглоомчин гэдэг хүнээсээ одоо яг нөгөө PC геймер гэдэг өнцгөөсөө харахгүйгээр арай нэг өөр өнцгөр хардаг болоход бас чин төгс гэдэг залуу маань бас нэлээд гоё үлгэр дуурайл болж Монголдо баг анхдагч юм те. Яг энэ үйлдэлээрээ бол анхдагч болж чадсан. За нэг юм үйл явдал болсон байна. За манай хоёр дахь сэдв байна. Манай Blossom сэдв. За миний сэдв болохоор одоо энэ улирлын одоо энэ дотыг одоо нэг ингээд өдрөл өөрчлөгдөж байгаа. Энэ өдрлийн одоо бүх мейжер тэмцээнүүдийн зар одоо органайзерууд нь одоо бүгднгийнх нь ингээд тов гарсан байна. Тэмцээнүүдийн тов хүртэл гарсан байна. За тэгээд эхний мейжер бол Адидийн Хятад улсын Чиндүү хотод болоод өнгөрсөн байгаа. TNC аваргасан. Анх удаа Филиппин баг биш ээ. Хоёр дахь удаа Филиппин баг аваргасан. Эхний аварга нь 2018 оны Азийн аварга мейжероор Минск баг аваргасан. За тэгээд энэ өдрлийн хоёр дахь мейжер бол Герман улсын Лайпциг хотод болох Dream League Season 13 мейжер болох байгаа. За тэгээд энэ мейжерыг бол хүмүүс сайн мэдж байгаа. Энэ мейжерт одоо манай Монголын тоглогч Хастлагийн баг Reality Rift бол Сябусээс нэгээр шалгарсан тий. За тэгээд энэ тэмцээнийх нь одоо мейжер бүрт майнерын авраг нэг баг явдаг. Энэ мейжерыг дагаад явж байгаа майнер нь Украин улсын Буковель хотод одоо 1 сарын 9-өөс эхлэж байна. За ингээд 3 дахь мейжер нь болохоор ESL One Los Angeles 2020 гэдэг мейжер байна.
мэдээж Америкийн нэгдсэн улсын Лос Анжелес хотод явагдана. За тэгээд тов нь болохоор 3 сарын 15-наас 22-ны хугацаанд хооронд. За энэ оны 4 дахь мейжер болохоор мэдээж жид бүр болдог. Одоо миний хувьд болохоор яг ингээд нэг зохион байгуулалтын талаасаа за тэгээд нэг тэмцээнийхэн зарлал мардал интро явдаг. Тэргээр бол би бол хамгийн гоё нэг гэж боддог тэмцээн бол эпицентр тэмцээн. За эпицентр тэмцээн бол уламжлалсаар Москва одоо орж ирбан улсын Москвад болно. За тэгээд тов нь болохоор яг нарийнсан тов нь гараагүй. Гэхдээ 5 сард бол болно. За майнерх нус мөн тов нус мөн гараагүй. За харин энэ оны сүүлийн мейжер болохоор одоо өнгөрсөн жилээс e-sport түүл тавиад байгаа One e-sports. За нөгөө нэг One Championship гэдэг нөгөө нэг зодооны юугаар нь хүмүүс бас сайн мэдж магадгүй. За тэгээд саяхан нэг тэмцээн One e-sports Сингапур гэдэг тэмцээн хийсэн. Тэр тэмцээнд нөгөө нэг зохион байгуулалтын талаас маш сайн ажилласан болохоор сүүлийн мейжерыг энэ одоо байгуулалт өгч яах гэж би хараад байна. Тэгээд энэ мейжер нь болохоор One e-sports Сингапур гэдэг нэртэй Сингапур улсад болно. 6 сарын 20-наас 28 буюу TI-ийн өмнөх хамгийн том тэмцээн болж байгаа. TI маань өөр болохоор 8 сарын 10 дараа болох. За ийм 5 мейжер бол 5 мейжерийн топ бол бүрэн гараад дуслаа. Окей. Ер нь бол энэ жилийн Dota 2 бас манай монгол хүмүүст нэлээд сонирхолтой байх магадлалтай. Яагаад тэгэхээр нар мантаа. Тэ Хаслагийн баг ер нь бол одоо ингээд 2 дахь мейжер тэмцээн дээр н орох хэрэг авсан байгаа. Энээс цаашлаад ерөнхийдөө бол бас янз янзын тэмцээнүүдэд бас оролцоол яваад. Тэгээд дараагийн мейжерүүд шалгарах боломжтой. Өмнө нь бол одоо нөгөө хэдүүлээ CS:GO үздэг байхад Erka Greyhound дээр нь бол ингээл майнер алгасгүй ингээл оролцоол тэ гой амжилтуудыг үзүүлээ стикер гаргаад явдаг гэсэн. Одоо гэх юм бол илүү Dota 2 дээр бас нэг үзэх харах. Үзэх болцсон байгаад байна. Бас авууштай байна. Тэгээд энэ оны TI болохоор анх удаа хамгийн анхны TI болохоор 2011 онд зохиогдсон. Энэ тэмцээн одоо Герман улсын Колон хотод болсон байгаа. Энэ тэмцээнээс хойш дандаа Америкт, за Канадад дараагийн 7 жил нь Америкт, тэгээд урсан жил Ванкуверт буюу Канадад, тэгээд өнгөрсөн жил Шанхайд болсон бол энэ жилээс одоо TI тэмцээн буцаад Европт иргэн ирж байна. За. Энэ тэмцээн болохоор Шведээс нийслэл Стокгольм хотод болох. Тэгээд тэмцээн болох тэр ордон бол их сонирхолтой юм лээ. Глобус хэлбэртэй тийм ордон байл. Ерөнхийдөө энэ яг нөгөө Европын орнууд яг энэ e-спортыг бас нэлээд дэмждэг. Ерөнхийдөө нэг тийм гоё чиг хандлага үүсэж байгаа. За тэгээд 3 дахь сэдв нь яг Европын орнд дэмждэг гэдэгтэй холбоотой. Европын орнд дэмждэг гэдэгтэй холбоотой. Герман улс одоо про мэргэжлийн тоглогчид виз олгодог болсон байна. За энэ одоо энэ оны хавраас эхэлж одоо Герман улсад мэргэжлийн тоглогч гэдэг статустайгаар одоо виз мэдүүлж болох болсон байна. За тэгээд ерөнхийдөө виз мэдүүлэхэд одоо шаардлагатай баримт нь болохоор нэг одоо тэр тоглогчийн орж байгаа одоо баг ч юм уу тэмцээн ч юм уу тэр нэг Герман улстай ямар нэг байгадлаар холбоотой байвал тэр одоо тухайн тоглогчийн виз бол асуудалгүй гарна л гэж үзэж байгаа юм байна. Энэ талаар бас дэлгэрүүлээд ярил яг энэ виз гарахгүй одоо виз ингээд нэг цуслагддаг ийм асуудалтай холбоотой бас зөндөө олон асуудлууд байдаг. За манай монголчууд бас иймэрхүү асуудлуудад зөндөө өртдөг. Иймэрхүү одоо жишээ дурдах юм бол 2016 оны TI тэмцээн уг тэмцээнд болохоор нэг юу Team Empire баг одоо Орсын баг шалгарсан. За тэгээд гэвч нэг тоглогч нь болохоор тэмцээндээ явж чадаагүй. Яг визний асуудалслаад тэгээд яагаад тэгвэл одоо Team Empire баг тухайн тэмцээндээ оролцоод одоо үндсэн одоо carry тоглогчтойгоо carry тоглогчийн виз гараагүй. За тэгээд тухайн тэмцээнд одоо талентаар оролцож байсан resolution тоглоод өмнөх TI 5-ын авраг болох ээжийг буулгаж авсан. За хэрвээ тэгээд Empire бүрэн бүрэлдэхүүнээ оролцсон бол ямар ч амжилт гарах вэ? Багадгүй төрүүлэгч байсан юм билүү мэдэхгүй. За тэрний яг өмнөх жилийн TI 5 тэмцээнд болохоор анх TI 1-ээс хойш анх удаа Филиппин баг TI тэмцээнд оролцож байгаа буюу одоо TNC Predator баг тухайн үеийн TNC Predator за мөн Execration гэж хоёр Филиппин баг тэмцээнд шалгарсан. Гэвч одоо нэг бас л нэг визний асуудалс болж бүр айгүй хэцүү байдал баг оролцохгүй болоод иржсэн. Яг ингээд тэгэхдээ яг 7 хоногийн өмнө Volvo-гоос тусламж өгөөд мөн одоо Америк нэгдсэн улсын сенатор Bam Aquino гэдэг хүн байт юм. Тэр хоёрын тусламжтайгаар виз нэг 7 хоногийн өмнө гарсан. За тэгээд тухайн тэмцээнд бас TNC баг маань OG багийг хожиж бас нэлээд том апсетийг тарьж байсан.
Хүмүүс бол маш сайн санаж байгаа. Гэтэ нөгөө юу байгаад байгаа те нөгөө тэмцээнд оролцох виз гэдэг нэг ондоо зүйл яв. Саяны нөгөө хоёлын ярьж байгаа болохоор нөгөө Герман болохоор баг нөгөө ажилчны виз маягийн тэмцээн e-спортоор хичээж багт оршин тогтнох гэдэг нэг тийм. Яг нөгөө нэг одоо тэнд хувийн резиденс эзэмших тим виз оршин байрших гэдэг ч юм уу те. Яг энэ нөгөө нэг тод жишээ бол Эрка шүү дээ те. Эркагийн үед гэх юм бол Австралийн Грейхаунд багт байжгаад хажуугаар нь сурдаг байсан. За Эркагийн хүсэл гэх юм бол за сурхаа төр азнаад яг нөгөө 100% мэрэгжлийн e-спорт гэдэг рүүгээ чиглээд явъя гэхээр яг тэр төрлөөр нь виз өгдөг гэдэг шалтгаан. Тэгэхээр сургуулийн визээр оршин байх хугацаанд тэнд тоглодог байсан. Тэгээд ерөнхийдөө нөгөө яг сургуулаа төр завсарлаж байгаа учраас сургуулаас нь виз өгөх боломж байхгүй гэдэг шалтгаанаар ерөнхийдөө бол Австрали ингэж байх боломжгүй гэсэн тийм зүйл гарч. За тэгээд мэдээж энэ одоо нөгөө нэг Герман улс ингээд дэмжиж ирж байгаа бол барууны бас бусад орнууд ерөнхийдөө бол дэмжиж ирэх бүрэн боломжтой. Тийм томчууд бол бүгд тэгжлээ. Ерөнхийдөө энэ Герман улс бол маш том зүйлийн эхлэлийг тавьчлаа. Мэдээж Герман ингээд дэмжиж эхэлж байгаа юм чинь бусад орнууд бол зүгээр байхгүй. Ийм одоо шинэ категори бол угаасаа яалтч бол ороод ирлээ гэж ярьж илээ. За яа харахгүй тэр бол ойлгомжтой баха. За тэгээд Монголын одоо баг тамирчид, мэрэгжлийн баг тамирчид гэсэн ерөнхийдөө гадаадын багууд руу явхад бол одоо бүр нэг визэн санаа зовх асуудал болж байна. Одоо энэ мейжор чинь одоо хаслаг оролцсон мейжор Лайпцигт болохоор тэгээд Reality Draft багийн виз гарцсан ба тийм. Тэр мэдээлэл өнөөдөр Facebook дээр нь тавигдсан байсан. Нар мандах юм байна. Виз нь гарцсан, тэмцээнд оролцоход бэлэн болсон байгаа гэсэн мэдээллийг бас ирүүлсэн байсан. За окей. За дараагийн сэдв, миний сэдв байгаа. За энэ ерөнхийдөө бол нэг өмнөх нэг контент дээр хүргэжсэн нөгөө топ 10-аар чагсаадаг мэдээлэл дахиад оруулсан байгаа. За гэхдээ энэ удаа ямар мэдээлэл та бүхэнд хүргэж гэнэ вэ гэхээр за он гарсан. Ерөнхийдөө бол 2019 онд яг нийтдээ prize pool буюу шагналын сангаар тэргүүлсэн толомын төрлүүд, e-спортын толомын төрлүүд гэсэн үг. За өнгөрсөн жилийн үед гэх юм бол нийтдээ 4,000 тэмцээн болсон юм байна e-спортын. За 4,000 тэмцээн болохтой нийтдээ 211 сая долларын шагналын сан цугларсан юм байна. Тэр нь бол e-спортын энэ хөгжил гэдэг юм ямар амар мөнгө нь бас эргэлж байгаа мөнгөнд үн ямар амар болж байгааг бол ерөнхийдөө бол харж байгаа хаа. За тэгээд жагсаалтын 10-аас эхлэе. Жагсаалтын 10 гэсэн чинь R6 буюу Rainbow Six Siege гэдэг тоглоом 2019 онд нийтдээ 4.1 сая долларыг prize pool зарцуулсан. За энэ болохоор өмнөх он бол 1.9 сая доллар байсан юм байна. Ер нь бол нэлээд өссөн. За хоёрт нь болохоор хоёрт нь биш ээ 9-т нь номер 9-т нь болохоор Arena of Valor гэж тоглоом 5.8 сая долларын шагналын сантай. За энэ Arena of Valor гэдэг тоглоом би хэрэг буруу санаагүй бол WESG-ийн World Final дээр бас нэг тайтл болж орж ирсэн. 2018-аас 19 оны дэлхийн аврагчлаар болох дээр. За номер 8-т нь болохоор Call of Duty 6.5 сая доллар. За гэхдээ ерөнхийдөө энэ нөгөө юу авж байгаа мэдээлэл авж байгаа сайтн дээр минь ерөнхийдөө бол explanation буюу одоо тодорхойлохтой ер нь яг оны сүүлийн тэмцээнүүдийн шагналын сан орог байгаа нэмэгдээд орох юм бол дээшлэх боломжтой гэсэн ийм мэдээллийг оруулсан. Энэ бол 8 бичигдсэн байна Call of Duty. За 7-т нь болохоор Magic the Gathering гэж цуурлана 889 сая доллар. За Magic гэдэг нь болохоор cardboard game юм байна. Ерөнхийдөө e-спорт руу шинээр орж ирж байгаа төрөл. Гэхдээ бас хүмүүс нэлээд орж байгаа. Бизнесийн салбарууд бас нэлээд анхаарал тавьж байгаа ийм тоглоомын төрөл юм байна. За номер 6 League of Legends 9 сая доллар. За League of Legends бол мэдээж хүн болол гэж байгаа тийм. Бас нэлээд том тайтл. За номер 5-т нь Overwatch 9.1 сая доллар. За Overwatch бол franchise лигтэй бас нэлээд их мөнгө хэрэглэдэг. Хойд Америк барууны орнууд ерөнхийдөө бол Overwatch руу нэлээд их ордог ийм гейм тайтл байгаа. За номер 4-т нь гэсэн чинь PUBG. За PUBG дээр өнгөрсөн 2019 оны үед гэдэг юм бол нийтдээ 1271 сая долларын prize pool хэрэгэлсэн байна. За 3-т нь гэсэн чинь CS:GO Counter Strike Global Offensive 21.1 сая доллар. За номер 2 гэх юм бол Dota 2. За Dota 2 дээр бол мэдээж TI тийм. TI 9 шагналын сан бол яг e-спортын шагналын сангаар рекорд тогтоосон. Тийм жил болсон. Нийтдээ 34 сая долларыг ерөнхийдөө бол шагналын санд зарцуулсан. За Dota 2-ын 2019 онд нийтдээ 46.7 сая долларыг шагналын санд гаргасан байна. Яг нэг TI тэгээ 4 measure гэж үзвэл яг л 46 сая. За тэгээд номер 1-т нь гэхээр ерөнхийдөө хүн бүхний сайн мэддэг Fortnite. За Fortnite дээр нийтдээ 6442 сая долларыг зарцуулсан байна. За энэ дээр нэг сонирхолтой нэг гэдгсэн чинь 2018 онд Fortnite маань яг энэ чагсаалтан дээр 3-т орж ирсэн 20 сая доллар. 3 дахин ихсээд ороод ирсэн. Тэгээ ерөнхийдөө бол game publisher маань өөрөө яг энэ Fortnite гэдэг тоглоомын шагналын сан руу бол нэлээд их мөнгө хайж байгаа
Нэг ийм дүр зураг харагдаж байна. За тэгээд өмнөх онуудынхаасаа ер нь тоглоом бүрэл нэлээд ихссэн. За энэ дээр нэг зүйл ингээд тэгэхээр CS:GO-ийн шагналын сан 2018 онд 22 сая доллар байсан бол 19 онд 21 сая доллар, 1 сая доллараар багуулаад ороод ирсэн байгаа даа л да. Ерөнхийдөө CS:GO-ийн шагналын сан тоглогчд бол маш ихтэй шүү дээ. Тэгмээс шагналын сан бол одоо Major-ийн шагналын сая чинь сая доллар. Тэгээд одоо нэг би нэг бас нэг ярилцлага сонсч ирсэн байна. Нэг Fallen энэ ерөнхийдөө бол одоо CS:GO-ийн Major-ийн шагналын сан бол маш бага байдаг. Тэгээд Fallen өөрөө Dota 2 тоглох маш дуртай. Тэгээд өөрөө Dota 2-оор жишээ авсан мөлий Dota 2-ыг та нар хараад үз 20 сая долларын шагналын сантай. За жилбэр болдог Major нь 3 сая долларын шагналын сантай. Тэгэхэд Go яагаад 1 сая байгаа юм бэ гэдэг нэг тиймэрхүү нэг ярилцлага байсан. Мэдээж энэ дээр Valve-ийн зүгээс хийж байгаа нөлөө бол нэлээд том байгаа даа. Тэгээ одоо Dota 2-ын шагналын сан яаж бүрддэг вүлээ? Battle Pass гэдэг одоо зүйлийг ингээл борлуулаад ерөнхийдөө бол тодорхой нэг хувийн price pool руу ороод яваад байдаг. Магадгүй CS:GO дээр team системийг оруулдаг байдаг ч юм уу, тий? Тэгж нэмдэг ч одоо юм уу. энэ жилээс тийм болохоо сая одоо Operation Shattered Web бол Battle Pass системээр орж ирж байгаа юм чинь энэ жилээс би бол тэгж магадгүй л гэж. Магадгүй ерөнхийдөө одоо нөгөө удахгүй болох ESL 1 Rio тий? Эхний мейжер тэмцээний апдейтүүд, мэдээлэлүүд бас удахгүй гарч ирэх байх. Тэгэхээр ямар өөрчлөлтүүд гарч ирэх вэ гэдэг. Weaver Pass Maps нь арайд нэг томроод нэг тиймэрхүү бол би бол магадгүй л гэж бодсон. За тэгэхээр та бүхэнд ямар ч байсан 2019 оны топ 10 тоглоомын төрлөөр нь жагсаасан price pool-ийг ерөнхийдөө болов танилцууллаа. Тэгэхээр номер 1 Fortnite гэдэг тоглоом байгаа юм байна. За дараагийн сэдв маань Blossom-ийн сэдв байна. GESC. За тийм миний том сэдв байгаа. За Valve-ийн зүгээс одоо тэмцээн зохион байгуулагч GESC гэдэг байгууллагыг одоо шүүхт өгсөн байна. За тэгээд яагаад шүүхт өгсөн бэ гэхээр өнгөрсөн онд одоо GESC нь одоо 2 тэмцээн зохион байгуулсан, 2 minor тэмцээн зохион байгуулсан. Одоо Valve-тай хамтарсан гэсэн үг. За тэгээд энэ тэмцээнийхэн одоо шагналын сан болох одоо minor тэмцээн маань 300 сая долларын шагналын сантай байдаг. За тэгээд 2 minor зохиосон. Тэгээд 600 сая доллар тэгээд одоо шагналын сан гавгүй мөн одоо талентуудтай бас цалин тавиагүй. За тэгээд хамтарч ажилладаг агентлагуудтай бас цалин тавиагүй. Одоо мөнгө өгөөгүй гэсэн тийм шалтгаанаар одоо шүүхт өгсөн юм байлаа. За тэгээд энэ нь болохоор эхлээд өнгөрсөн оны 18 оны 3 сард эхний тэмцээн болсон. За тэгээд энэ тэмцээний хаан дараа одоо нөгөө мөнгө өгөөг учраас одоо 18 оныхоо биш 19 оныхоо 19 оны буюу дараа жилийнхаа 4 сард одоо Сингапур улсын дээд шүүхт одоо шүүхт өгсөн. За тэгээд энэний дараа одоо тэгээд шүүхт өгөөд баримт ингээд судалж байгаа. Тэр нь ингээд судалж агаад 5 сарын тэмцээн дээр бас мөнгөнүүд өгөөгүй гэсэн тэрийг нь олж тогтоосон юм байна. За тэгээд нийт одоо өгөөгүй ингээд одоо өгөөгүй мөнгөнийх нь тоог ингээд гаргахаар 750 сая доллар болж байгаа юм байна. Энэ одоо GES нь болохоор Индонезид байралтай тийм tournament organizer байгаа. Тэгээд өнгөрсөн онд Индонез улсад мөн Таиланд улсад 2 тэмцээн зохиосон. Ер нь бол өөртөө бас сургаггүй алга болсон. Өөртөө бас байхгүй болсон. Зөвшлүүдээр байхгүй тийм. Би сүүлийн твиттерийг харахад 18 оны 5 сард баг яг тэмцээнийхээ үеэр нэг твит хийчихэд тэрнээс ч одоо бүр байхгүй болсон. За харахгүй нэг tournament ерөнхийдөө иймэрхүү байгаад байдаг. Одоо CS:GO гэдэг ч юм уу, Dota гэдэг ч юм уу, иймэрхүү тэмцээнүүдээр ингээд Valve-тай хамтарсан тэмцээн зохион байгуулах юм бол Valve-аас зөвшөөрөл авч лицензийг авдаг. Тэгэхээр Valve яагаад одоо жишээ нь энэ tournament organizer-ыг ирүүлээ шүүхтэд байна гэхээр тухайн тэр GESC гэсэн байгууллага маань ерөнхийдөө бол ийм одоо том хүрээний major одоо энэ Dota-гийн ийм тэмцээн бол нэлээд том тэмцээнд орно. За тэгэхээр энэ тэмцээнийг авахтаа бол мэдээж Valve-аас ингээд лицензийг аваад зөвшөөрлийг аваад ерөнхийдөө бол бас нэг тийм тодорхой хэмжээний trusted team тэмцээн болох магадaltaй ингээд за нөгөө орж байгаа тайлантууд нь ч гэсэн за мэдээж энэ бол нөгөө Valve-тай cooperate хийж байгаа хамтарч байгаа юм тэмцээн юм чи ямар нэгэн асуудал байхгүй гэдэг тийм утгаараа бол орж байгаа. За тэгээд нөгөө яг нэг өмнөх юм дээр ярьжсэн шүү дээ хоёулаа тий. Freestyle дээр ярьжсэн Starlighter дээр тайлантууд мөнгө авч чадахгүй бас нэлээд асуудал болж байна гэдэг. Тайлант гэдэг хүмүүс мөнгө авч чадахгүй болоод ирэхээр өөртөө бас нөгөө олонний танил болцсон байдаг учраас нэг жоохон дуу гаргаад ирэнгүүт ерөнхийдөө олонний яг энэ нөгөө анхаарал бол маш хурдан өртөлдөж автдаг. Энэ өнгөрсөн энэ хоёр тэмцээнд оролцсон тайлантууд нь болохоор TI дээр оролцдог тайлантууд байгаа байхгүй. Тэгээд энэ мэдээллийг болохоор нэг Valve-ийн одоо маркетинг хариуцсан дэд захирал Даг Ламбарди гэдэг хүн одоо нийтэд болгож танилцуулсан юм байна. За тэгээд ерөнхийдөө бол одоо энэ шүүх
одоо хүртэл үргэлжлээд явж байгаа юм. Гэтэ бас юу л байгаа тань л да. Их сонь те. Одоо бүр ийм амар том өргөн олон улсын хэмжээний тэмцээн зохиож байгаа байж сошиал дээр ерөнхийдөө болол алга болсон. Би бас нэг өөр яг юм нэг мэдээний сорсууд дээр уншиж хахад яг ард нь ямар хүн байгаад байгааг нь бас мэдэхгүй байгаад байна гэсэн. Яг нөгөө тийм ил тод байдал гэдэг юм байхгүй байгаад байна гэсэн нэг тийм бас мэдээлэлүүд явж ирсэн. Гэтэ мэдээж шүүх хурлаар ороод одоо ямар зарлан марлан ирэх шүүхийн зарлал ирж байгаа юм чинь бас нэг value дээр бол холбоотой сүлбэтэй юм болов байгалах. Миний хараад байгаа wall бас энд бас жоохон хариуцлагагүй хандсан ч юм уу. Тэ одоо яг эзнийг нь сайн мэдхгүй байж тэ хоёр minor тэмцээний ирэх хөгжиж гэнэ гэдэг бол бас сонир хариуцлагагүй хандсан асуудал ч байна. Миний бас мэдхээр ерөнхийдөө нэг иймэрхүү дүү яг арай нэг нөгөө e-спортыг хөгжүүлэх гэдэг талаасаа илүүтэйгээр мөнгө угаах гэдэг талын тиймэрхүү дүү холбоо болон e-спорт организацнууд ерөнхийдөө байгаад байдаг. Жишээ нь одоо нөгөө Солонгосын хідэн холбоонууд яг энэ асуудлаар нэлээд олон асуудалд орж ирсэн. Vice President-үүд нь хүртэл ерөнхийдөө болол нөгөө хээл ахуулын хэрэгээр цагдаа дуудагдлаач хүүхэд дуудагдал ингээл явж ирсэн. World Cyber Games WCG шиг санагдаж байна. Нэг нь WCG байжсэн. ISF-ийн бас өмнөх удирдлагууд ерөнхийдөө болол нэг солигдоод явсан. Тэр бас нэг тийм утга шалтгааны улмаас гэж би бас сонсч ирсэн юм байна. За тэгэхээр мэдээж нөгөө одоо бит 2 сая ингээд ярьлаа шүү дээ. 2019 оны үед гэх юм бол нийтдээ 211 сая доллар эргэлдэг prize pool дээр. За зохион байгуулалтын зардал, спонсорын зардал гэх юм бол энэ чинь өөрөө бол нэлээд том мөнгө эргэлж байгаа зах зээл. За тэгээд энэ рүү бас өөрч шалтгаанаар орсон хүмүүс байж болох юм гэж байдлаар ярьж байгаамаа. За өөр нэмэх юм байна уу энэ дээр? Энэ яран өөр нэмэх юм байхгүй. Өөр нэмэх юм алга. Окей. За миний өнөөдрийн том сэдв ерөнхийдөө бас нэлээд олон хүмүүст сонирхолтой байх болов уу гэж бодож байна. За тэгээд энэ болсон явдал маань одоо 2016 онд болсон явдал. Ерөнхийдөө бол жоохон хуучирсан. Одоо ч 4 жил өнгөрч байгаа юм шүү дээ. Гэхдээ мдэг өнгөрсөн хүмүүс зөндөө байж болно. За тэгээд дээрэс нь энэ үйл явдал маань одоогийн нэг CS:GO-ийн 7 өдрийн трейд байна. Одоо CS:GO-ийн айтемны 7 өдрийн трейд байна гэдэг зүйл. За тэгээд ерөнхийдөө gambling сайтуудтай холбоотой нэлээд том асуудал дээр яг ийм цэгийн тавихад нэлээд том ач холбогдол өгсөн ийм кейс байгаа. За энэ юу вэ гэхээр Team Martin болон Pro Syndicate гэж хоёр инфлюенсер буюу YouTuber стример хүмүүсийн ажиллаулж байсан CS:GO Lotto.com гэж gambling roulette-ийн сайттай холбоотой хэрэг байгаа. За CS:GO Lotto.com гэж энэ хүү сайт нь юу байсан бэ гэхээр CS:GO өөрийнхөө эзэмшлийн айтемуудыг депозит хийгээд virtual currency буюу мөнгөнд нэмэгдэх болгож өгөөд тэрүүгээрээ зүгээр онлайн казино тоглодог. За coin flip гэж байдаг, roulette гэж байдаг. Өөр ч одоо ямар төрлийн тоглоомуд байдаг л ерөнхийдөө онлайн gambling-ийн асуудал. За тэгээд 2016 онд ерөнхийдөө болвол Team Martin Pro Syndicate гэж энэ хоёр хүн өөрсдийнхөө YouTube channel-уудаар CS:GO Lotto.com гэдэг энэ сайтыг бид хоёр оллоо. Тэгээд энэ дээр ингээд тоглохоор үнэхээр гоё, үнэхээр legit те. За тэгээд энэ дээр бол одоо жишээ $100-оос эхлээд бүр $3,000 ч юм уу ийм хүмүүнийг хожих боломжтой юм байна гэл. Тэгэл ерөөсөө зогсоо зайгүй тэрүүгээр стрим хийгээл тэрэн дээрээ тоглоо. За гэхдээ алдах үедээ алдна ихтэй хожинтой байж. Тэгэл ингээл хожингуутаа л ерөөс амар баярлал реакцлал ингээл өө би тэдэн сая тэдэн мянган доллартай ингээд болчлоо гэл ерөөсөө тэр нь ерөнхийдөө өөртөө нөгөө нэлээд олон дагагчтай хүмүүс байсан учраас яг тэр сайт нь бол ингээл амар хурдан эргэлтэнд ороод ирж байгаа байхгүй. Яг тухайн үед хэрвээ CS:GO-ийн gambling-ийг ингээд сонсгож үзчихсэн хүмүүс байх юм бол тэр үед яг CS:GO-ийн gambling гэдэг энэ зах зээл бол яг дэлгэрчсэн зах зээл. Одоо нөгөө нэг маш том gambling-ийн сайтууд ерөөсөө л Монгол ч гэсэн ерөнхийдөө тэр байдаг байсан. Хоорондоо CS:GO айтем худалдаж аваад ерөөсөө зарлцаал тэрийг хүмүүс нь ерөнхийдөө бол нэг бол match bet-ийн, нэг бол онлайн казинодоор орж тоглодог. За тэгээд мэдээж скин депозит хийнгүүтээ тэрийг казино тоглоод өсгөж авангуудаа буцаагаад поинтоо скин болгож хуургаж аваад скинээ одоо нөгөө Facebook-ийн хэдэн сайтууд руу группүүд рүү ороод ерөнхийдөө бол зарчдаг. Нэг ийм зах зээлэр нь амар том юу авч исэн, хэрчиг авч исэн гэдэг юм чинь. За тэгээд энэ хэрэг яаж дэлгэрсэн бэ гэдгсэн чинь нэг юу байгаад байсан. YouTuber ерөнхийдөө болвол яг энэ хоёрын нөгөө нэг ард нь байгаа энэ ажиллагааг нь жоохон судлаад үзчихсэн чинь CS:GO Lotto.com гэдэг нь өөрөө Америкийн Флорида мужид бүртгэлтэй бизнесийн компани байгуулга гэж таарсан. За тэгээд доторх нөгөө бизнесийн яг бичиг баримт руу ороод үзсэн чинь Trevor Martin гэдэг энэ хүү залуу маань өөрөө эзэмшигч нь болж таараад тэр ихтэй өөрөөс жоохон магаар байгаа байхгүй тий. Ийм үйл ажиллагаа явуулж ингэж ерөөсөө тэрийг нөгөөгүй бизнесийнхаа гэрчлэгийн дээр өөрөө Trevor Martin гэдэг хүн founder гэдэг тавьсан байж. Тэгээд тэр нь илрээд ирсэн. Тэнгүүт нь л ерөөсөө нэг онлайнаар ингээл энэ хэрэгүүд нь ингээл бүүн шуугаал Trevor Martin өөрөө энэ эзэмшигч байж өөрөө мдэггүй юм шиг энэ сайтн дээрээ тоглож мөнгө
хожлоо, бусдыг лөөрдлээ гэдэг ийм хэрэгүүд ингээд хамгийн гол нь хүмүүс юунд сэжиглэжсэн бэ гэхээр тоглолтын үр дүнд нөлөөлөөд өөрсдөө ингэж одоо нөгөө нэг хожих магадлалаа хэсгээд систем дээр нөлөөлөөд тэгээд тэрэн дээр ийм фейк реакшн хийгээд баярлаад тэгээд исэн магадлалууд бол маш их байсан байж таарна. Энд нь бол үнэхээр гомдолтой байна гэдэг тийм зүйлүүд гэж. За тэгээд Флоридагийн тэр нөгөө бүртгэгдээ байсан гэдгээр нээсэн чинь одоо нөгөө Trevor Martin, Pro Syndicate хоёр өөрсдөө ингээд мэдээлэл хийх болоод ирж байгаа. За тэгсэн чинь Team Martin, Trevor Martin гэдэг залуу эхэндээ болвол айгүй ингээд нэг видео хийсэн байгаа даахгүй. Vlog маягийн видео. Тэрэн дээр та нар яагаад ингээд гайхаад байгааг ерөөсөө мэдэхгүй байна. CS:GO Lotto.com гэдэг сайт миний өмчийн болон Pro Syndicate-ийн өмчих гэдгийг би хизээш нуугаагүй гэж ярьж байгаа. А гэхдээ хамгийн анх тэр нөгөө нэг сурчлаад стрим хийж байхдаа Trevor Martin өөрөө тэгж байгаа. Үзэгчдээ би CS:GO Lotto.com гэдэг энэ гоё сайтыг оллоо. Ийм сайтыг би олж илрүүллээ гэдэг тийм байдлаар ярьж байгаа байхгүй. Тэгээд нөгөө хийжсэн үйлдэлүүд нь ерөнхийдөө болол нөгөө ярьснаасаа нэг арай нэг зөрөөд байдаг. Тэгээд Trevor Martin нэг тийм мэдээлэл хийчихэнгүүтээ мүд удалгүй YouTube дээр дахиад нэг видео аплод хийж байгаа. Тэрэн дээрээ болохоор заавуучлаарай. Би өөртөө жинхэнэ фейлдлээ. Энэ нь бол яг одоо миний хийсэн зүйл бол ингээд буруу зүйл байсан гэдгийг би одоо та бүхэн дээр ингээд хүлээн зөвшөөрч байна. Гэт нэг тийм видео хийнгүүтээ мүд удалгүй тэрийг устгацсан. За тэгээд энэ яг ерөнхийдөө бол асуудал нэлээд юм одоо маш их хэмжээний мөнгийг ингээд оролцуулсан ийм асуудал байсан учраас Америкийн ерөнхийдөө бол FTC гэж байт юм байна л да. Federal Trade Commission гэж ерөнхийдөө одоо иймэрхүү асуудлуудтай тэмцэх нэг тийм төрлийн байгууллага байдаг. За тэгээд энэ хүү байгууллагаас ерөнхийдөө бол ингээд нөгөө залуусыг ерөнхийдөө одоо байцаалтанд оруулаад санал асуулга ерөнхийдөө бол ингээд аваад шаардал тий. Яг одоо ямар байдлаар ингэж яасан нийтэд хэдэн төгрөг эргэлдүүлсэн гэдэг ч юм уу тиймэрхүү мэдээллүүдийг нь цуглуулад эхэлсэн байна. За гэхдээ ганц нэг сонин юм гэхээр энэ маш их олон одоо нөгөө нэг асуудлууд ингэж өрнөсний эцэст нь юу болсон бэ гэдгсэн чинь хэдийгээр тэр хоёр хүн баг ловер хийж байгаа юм шиг худлаа яриад ингэж тогсон ч гэсэн ямар ч шоронд суугаагүй торгуулаагүй хоёулаа ерөөсөө цэвэр гараад явцсан. Хүн болгон ерөөсөө whole community те CS:GO community тэр хоёр хүн рүү ингээл ерөөсөө хурууж ичээл айгүй муухай юм хэлээ та нар ингэж хүн ловерлаа гэж яхаа тэр хоёр ямар ч асуудалгүй гараад явцсан. А тэрэн дээр хамгийн гол үүрэг гүйцэтгэсэн хүн гэдгсэн чинь Trevor Martin, Pro Syndicate буюу Tom Cassell гэдэг нэртэй юм байна. За энэ хоёр хүнийг өмгөөлж исэн шүүгч нь одоо маш том юунуудыг хамгаалтуудыг гаргаж ирээд одоо энэ хоёрыг суллцсан байгаа. Өмгөөлөд гараад ирсэн. За тэрэн дээр нь юу гэсэн бэ гэдгсэн чинь CS:GO Lotto.com гэдэг бол ерөөсөө gambling сайт биш юм аа. Яг үүндээ gambling сайт гэдэг бол та мөнгөө ийгээд тий заавал мөнгө төлж иж ингээд тоглодог ийм орчин байдаг. А CS:GO Lotto.com дээр яг үүндээ та бол үнгүй тоглосон ч болно гэдэг энэ нэршил заалт нь хэрвээ дөрмийн уншсан бол маш жижигээр хамгийн доор нь бичсэн байсан гэж байгаа юм. Хэрвээ та хүсэх юм бол манай CS:GO Lotto.com дээр заавал мөнгө төлөлгүйгээр өөр нэгэн байдлаар хэдэн ч удаа үнгүй тоглох эрхтэй гэдэг нэг тийм заалтыг оруулсан. За ерөнхийдөө тэгээд зүгээр нэг энэ нэг жижиг заалтаар яг үүндээ тэр нөгөө шүүгч одоо хуулийн цорхойч гэх юм уу. Тэгээ өөрсдөө сэргэлэн байдал байгаа байхгүй. Яг ийм асуудал гарах юм бол бид нэр одоо нэг ийм заалтаар ингээд амьдрчиж болох юм байна гэдгийг өөрөө мэдсэн байсан учраас тэрийг ашиглаад ерөөсөө гараад ирсэн. Тэгээд нэг сонирхолтой юм гэхээр тухайн үедээ 2016 онд тийм амар том асуудалд орж исэн одоо нөгөө e-sport журналист Ричард Льюис одоо өөр хин байдаг ерөөсөө e-sport-ын контент гаргадаг хүн болгон энэ хоёрын талаар ерөнхийдөө бол ингээд бахан контентуудыг л үзэн хүн тэр нэг тухайн үедээ гарч ирсэн видеонуудыг би яг санаж байна. Уучлалтгүйсэн видеоныхон доор нь лайк нь бараг 90% YouTube-ийн айгүй олон үзэлтэй. Гэхдээ бүр дислайк нь ингээд ихэнх majority-г нь эзэлсэн тийм видеонууд бүр амар үзээ ятсан. Тэгэл комент хэсэг дээр нь ингээд нөгөө бүүн хараалууд урсгаж ирсэн. Тийм юу яжсан байхгүй. Тэгээд тим юмн дээр орсон байсан байж хамгийн сонирхолтой нь энэ хоёр хүн одоо болтол YouTube дээр актив явдаг. Яг нөгөө өөртөө бол гим зэмгүй тий. Энэ бол gambling сайт бид хоёр ажиллуулаагүй. Хизээч бид нэр энийг одоо мөнгө төлөө заавал тоглох гэдэг тийм зүйлийг оруулаагүй гэдэг утгаараа за тэгээд нөгөө Америкийн төрийн байгууллагуудаас ерөнхийдөө бол ямар ч одоо хэрэгсэхгүй болоод бараг гаргаад ирсэн ба шүү дээ. Энэ хоёр хүн үнэхээр бол яг одоо тийм шоронд суухаар ч юм уу эсвэл мөнгөнд дүн одоо торгуул төлөхөөр тийм зүйл хийгээгүй маа гэдэг зүйлийг гаргаад ирсэн. За тэгээд Team Martin өнөөдөр ерөнхийдөө бол YouTube дээр актив байдаг 4 сая subscriberтай. Ерөнхийдөө видеонууд байнга хийгээл явдаг. За Pro Syndicate болохоор 985 subscriberтай бас YouTube дээр актив байдаг. Сая. Одоо ингээд 4-7 хоногийн өмнө хамгийн сүүлийн видео контент орсон баг. Ерөнхийдөө геймплей стримийг айл влог хийгээч юм нэг тиймэрхүү байдлаар явдаг ийм хүмүүс
болцсон байгаад байна. За тэгээд түрүүн би ярьжсэн энэ зүйл маань ерөнхийдөө бол одоо нөгөө CS:GO-ийн 7 өдрийн байна гэдгийг одоо оруулахад бас нэлээд том зүйл болчихсон. Яг энэ хэрэг гарч байхад одоо нөгөө CS:GO-ийн item gambling гэдэг энэ одоо хар зах зээл чинь ямар амар болоод байгаа юм бэ? Насан туршгүй хүүхдүүдийг gambling руу, мөрөөдө тоглоом руу уруу татаад бүр арай болохоо байлаа гэдэг утгаараа хоёулаа нэг өмнөх фристайм дээр ярьжсэн class action lawsuit гэдэг олныг төлөөлж шүүхэд ханддаг. Яг тийм хэрэгүүд value руу хандаж эхэлсэн байна. За ерөөсөө энэ танай gambling чинь арай дэндүү болохоо байлаа. Маш их мөнгө эргэлдэж чинь хүүхдүүд эн чинь донтож чинь гэдэг байдлаар. Тэгээд тэгсэн чинь value ерөнхийдөө энэний эсрэг арга хэмжээ авах гээд нийтдээ тухайн үедээ 23 gambling site-ыг үйл ажиллагааг шууд зогсоосон байна. За ингээд бидний одоо гаргаж байгаа API буюу энэ зүйлүүдийг та нар ашиглаад өөрсдийн бизнесийн давуу тал болгож ингэж ашиглаж байна. Буруу зүйл хийж байна. Тэгээ бид нэр энэ чинь бол хөлөөнд зөвшөөрөхгүйгээр тухайн үед хэрвээ үзэж байгаа хүмүүс санаж байгаа бол яг тухайн үед тоглодог хүмүүс нэлээд ордог байсан gambling-ийн ихэнх сайтууд ерөөс амар том юм нөгөө нотисууд гаргаад за бид нарт одоо ийм сануулга ирсэн, ийм тушаал ирсэн, value-аас ирсэн бид нэр үйл ажиллагаагаа зогсоох гэж байна. Зарим нь болохоор арай нэг өөр утгаараа нөгөө нөхсөө хайгаад өөрийнхөө бизнесийн одоо нөгөө нэг бүртгэлээ Европ руу эсвэл нэг өөр орнд руу шилжүүлдэг ч юм уу те. Хуулийн цорхоо хайгаад ерөнхийдөө бол яваад эхэлсэн. Ийм зүйлүүд гарсан. За тэгээд явж байгаад хэдийгээр gambling сайтыг хаасан ч гэсэн хамгийн сүүлд нь CS:GO-с ямар зүйл хамгийн том цохилт болж чадсан бэ гэдэг юм бол item trade-ийн 7 өдрийн байна гэдэг зүйл. Тухайн үед бол CS:GO item өглөө буцаага тэр дор навлаа. Өглөө авлаа гэдэг ямар ч тийм хязгаар юу байхгүй. Тэ лимит бол байхгүй. Тийм байсан учраас энэ gambling-ийг бол ерөөсө зогсоох боломжгүй байгаа гэсэн бол CS:GO Valve гэдэг зүйл маань 7 өдрийн бан өгснөөр эдгээр зүйлүүд нам зогссон. Гэхдээ Dota 2 одоо бол ямар ч асуудалгүй. Трейдүүд маркетаас авахд бол 7 хоног байна. Маркетаас авахд бол 7 хоног. Гэхдээ хоёр хэрэглэгч хоорондоо ерөнхийдөө бол солилцоход бол ямар ч одоо нөгөө трейд бан гэдэг юм бол байхгүй байгаа даа. За тэгээд нэг ийм асуудал гарч байсан. За энэ асуудалтай бас нэг адилхан асуудал гэхээр Phantom Lord гэж залуу байдаг. За Phantom Lord юу гэдэг юм бол өөрөө CS:GO Shuffle-тай бас нэр холбогдоод CS:GO Shuffle-ийн ерөнхийдөө тэрэн дээр айгүй их gamble хийдэг, тэрэн дээр тоглодог, тэрэн дээр сурталчилдаг бас бусад одоо YouTube стримерүүд болон одоо нэг инфлюенсер хүмүүсийг ерөнхийдөө бол оруулж ирээд тэрэн дээрээ тоглуулдаг. Тийм байдлаар. Тэгээд нөгөө инфлюенсерүүд нь болохоор Phantom Lord айгүй их сүүлд нь уурсан. Энэ хэрэг яаж мэдэгдсэн бэ гэдгсэн чинь CS:GO Shuffle гэдэг сайтыг нэг хүн балансыг хаагдах гэж байсан байна. Ерөнхийдөө одоо муухай аргаар өөрийнхөө балансыг ахиулаад тэндээс item withdraw хийж авах гэжсэн. Одоо хулгай хийх гэжсэн юм уу те. Гэтэ тэр нь өөрөө кодер хүн байсан байхгүй, программист хүн байсан байхгүй. Тэгсэн чинь тэр хүн явж байгаа хамгийн сүүлд нь яасан бэ гэдгсэн чинь CS:GO Shuffle-ыг ажилуулдаг нэг залуугийнхан Skype-ийн мэдээллийг нь чатынхын логин одоо лог буюу historig нь олоод авсан байна. Тэрэн дээр тэгсэн чинь Phantom Lord-тай чатлсан бүх чатууд нь гаргаад ирсэн. Тэнгүүтээ Richard Lewis руу явуулаад Richard Lewis тэрийг нь бас нэлээд одоо бүр ингэж тууштай харж үзэж хагаад тэрүүгээр контент хийгээд гараад ирж байгаа. Тэрэн дээр нь тэгсэн чинь хамгийн анх CS:GO Shuffle гэдэг бизнесийг байгуулахдаа ерөнхийдөө ямар одоо нөхцөлтэйгээр яаж харилцан ажиллаж яаж байгуулахын гэдэг тэр нэг чатынхын юмнууд. Тэнгүүтээ дараа нь гэдгсэн чинь яг өөрөө live gamble хийгээд байж байхдаа миний хожих оодыг одоо ихсэг. Миний хожих оодыг одоо багасгах гэдэг тийм зүйлүүдээ ингээд ярилцж исэн баригдсан. Тэгэхээр ер нь бол одоо чи хэд жишээ нь $100 тавиад зоос эргүүллээ гэхэд хоёулынгийн хожих магадлал 50% байна тий. Гэхдээ яг тэр зоосны үйлдвэрсэн хүнтэй би найзууд учраас өөрийнхөө хожих магадлалыг 80% болгодог юм. Иймэрхүү байдлаар мөнгө ингэж лөөрдөж ингэж авдаг байсан гэдэг нь бас гарч ирсэн. За тэгээ Phantom Lord-ыг бас ерөнхийдөө бол хүмүүс нэлээд мэддэг баг. Эдгээр мэдээллүүдийг бол мэдээж Richard Lewis гэж одоо яг нөгөө репортер, e-спортын репортер хүн болвол маш олон удаа цуврал тийм нэвтрүүлгүүдээр тэгээд investigation буюу одоо яг өөрөө бас мөрдлөг явуулсны үндсэн дээр гаргаж ирсэн ийм цувралууд байсан. За тэгээд яг хоо энүүгээр бас юу гэж хэлэх гээд байна гэхээр gambling site гэдэг бол ерөөсөө л одоо нөгөө өмнө ч гэсэн би стримүүдээр хэлчихсэн house always wins. Үйл ажиллагаа явуулдаг бизнесийн байгууллага нь өөрөө дандаа хожиж идэг. Хэрэглэгч бол эцсийн дүндээ бол дандаа ерөөсөө хохироод үлддэг гэдэг ийм зүйлтэй нөгөө war owl гэж YouTube-ээр гэдэг тэр бас яг энэ талаар нэлээд юм сонирхсан байдалтай хэлдэг. Тэгээд бас нөгөө нэг өмнө бас геймплей стрим хийж байхдаа би хэлжсэн. Яг энэ одоо манайх дээр хүртэл ингэдэг байхгүй юу? Meta дээр та бүхэнд хэлгээд Meta дээр яг одоо нөгөө contact@metagaming.cg гэдэг имэйл тавьсан байдаг YouTube дээр. Тэрэн дээр
7 хоног болгон ийм яг бетинг сайтаас имэйл ирдэг. Бид нэр ийм үйл ажиллагаа явуулдаг. Тэгэл нэг англи нэр тавьсан Yahoo юм уу Gmail адрестай. Тэгэл бид нар ийм бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. Манай үйл ажиллагааг сурчлаад геймплей стрим дээр ч гэдэг юм дээр ч юм уу те. Ингээд сурчлаад өгөөч гэдэг. Гэхдээ тэд нэр эцсийн дүндээ яг нөгөө цаана яг амлаж байгаа нь юу гэдэг вэ гэхээр та нар одоо жишээ нь хэрвээ K гэдэг хүн бид нартай хамтарч ажиллах юм бол одоо K гэдэг хүн манай энэ сайтн дээр ороод юу гэдэг gambling.cgmn гэдэг ч юм уу гэдэггүй gambling.com гэдэг ч юм. Тэр сайтн дээр ороод тоглооч. Яг тоглоход чинь таны хожих магадлалыг чинь бид нар цаанаа хэсгээд өгчөө. Тэгээ ерөнхийдөө бол та бол одоо баг алдах магадлал бол нэлээд бага. Ер нь бол нэлээд сайн хожно гэдэг. Гэхдээ яг үндэ бол тэр цэнгэлж өгч байгаа одоо тэр нөгөө поинтууд нь гэх юм бол dummy point гэж ярьдаг. Ер нь бол тэрийг би жинхэнэ мөнгө болгоод авах боломжгүй. Яг илүү маркетингийн талд ашиглах тийм поинтууд байдаг. Тэгэхээр энэ нөгөө нэг гамблингийн тэр рулетинг гэдэг ч юм уу эдрийн ард нь бас нэг иймэрхүү зүйл, иймэрхүү хар бараан зүйл байдаг юм шүү гэдгийг бас та бүхэнд ойлгуулах үндслэлээр ойлгуулах гэсэндээ бас энэ сэдвийг оруулаад энэ бас нэлээд сонирхолтой байх болов гэж орууллаа. За миний ярих сэдв урт болчихоо да. Би CS:GO лото дээр нэг нэмэр энэ л яа тийм их мөнгө иргэлээд байгаа нэг бичлэгээр яа гэж асууж байгаа хүмүүс байж магадгүй. Одоо тэр хоёр тийм бичлэг хийснээр одоо тэрийг үзэж байгаа хүмүүс энэ чинь ийм их амарх сайт байна. Ийшээ ороод мөнгө игээл хожиж магадгүй мэн гэдэг хүмүүсийг ойлголт авна. Тэгээд тэгж ойлголт авсан байгаа хүмүүс тэр сайт руу ороод хідэн ч дүүргүүрээд за би нэг алдчихлаа дараагийнх тэр яг хожиж ингээл дахиад л явдаг ч юм уу. Тийм болдог. Тэгээд яг тийм учраас их маш их хэмжээний ингээд мөнгө одоо шамжигдуулсан баг болж байгаа. Тэгээд нөгөө өмнөх бас юун дээр ч гэсэн фристайм дээр ч гэсэн ярьжсэн шүү дээ. Gambling гэдэг нь өөрөө ерөнхийдөө бол өвчин, addiction. Допамин гэдэг энэ хүү одоо шингийн ерөнхийдөө бол тархинд ялгарснаар тэр зүйлийг ингэж өдөөж өгч идэг. За зүгээр шууд одоо нээлттэй л бай гэж бодож байна. Би өөрөө бас ерөнхийдөө тийм одоо асуудалтай байсан хүн. Ерөнхийдөө яг одоо 2016 он гэж энэ CS:GO лото гэдэг энэ зүйлийг ярьж байхад бол би одоо айгүй их айтем худалдаж аваад ерөнхийдөө бол тэрүүгээрээ gambling эргэлдүүлж ер нь яг тухайн үед би юу гэж боддог байсан бэ гэхээр easy money тий амархан мөнгө олох боломж одоо рулет эргүүлэх гэдэг ч юм уу gambling сайт bet хийх гэдэг ч юм уу тэрэн дээр бол ямар нэгэн тийм мэдлэг нарийн одоо анализ гэдэг ч юм уу тийм юм шаардаад байх нэг тийм хэрэг бол байхгүй. Тэгэл ороод тоглодог богино хугацааны профит дээр айгүй их урам авдаг. Гэтэ яг эцсийн дүндээ ингээд өөрийнхөө нөгөө алдсан балансуудаа ингээд шахаад ингээд хараад авах юм бол маш их хэмжээний мөнгийг алдсан байдаг. Тэгэхээр яг одоо нөгөө хохирогчийн үүднээс та бүхэндээс энэ мэдээллийг хүргэж байгаа шүү. Тэгээд бас та бүхэн минь ерөнхийдөө бол энэ дээр бас бодууштай байгаарай. Тэгээд одоо яг нөгөө гамблинг хийдэг сайтууд ч юм уу зөвхөн e-спорт биш. Бусад бет сайтууд те. Одоо бүхэл спортууд ерөнхийдөө бетийн сайтууд. Тэднэр дээр ороод доотлолт нь ингээд нөгөө футер буюу одоо хөлийн тэр нөгөө хамгийн доод хэсэг дээр нь уншаад үзэх юм бол gambling can be addiction. Gambling гэдэг бол энэ бол одоо хор хүнэлтэй илүү тийм ингээд зуршил гэхээс илүүтэйгээр бүр тийм донтолт болно. Яг донтол гэдэг үг ч өөр юм байхгүй. Донтолт юм шүү. Тэгээд тэрнтэй хавсаргаад өөр юу гэж бичсэн байдгүй гэдэг. Тэгэхээр хэрвээ та зогсож чадахгүй байгаа болвол гэж асуулт нэмдэг. Доор нь та gambling addicted болсон болвол танд эдгээр холбоосоо тусална гэдэг тийм холбоосоо тавьсан байдаг. Тэрэн рүү н орохоор ерөнхийдөө хэрхэн яаж gambling addictionаас гарах уу гэдэг зөвлөгөөнүүдийг өгдөг. Community байдаг. Тэ? Одоо яг үндэ бол арх тамхинаас гарах. Одоо тий. Яг нөгөө нэг гадаадын кинонууд дээр гэдэг чинь тойр цуучс тий. Hi my name is тэр I'm addicted to гэж ярьдаг. Яг тэр community чинь өөрөө gambling дээр байдаг байгаа байхгүй юу? Тэгэхээр иймэрхүү зүйлүүд ерөнхийдөө бол байдаг байгаа даа. Яг одоо нөгөө нэг төр засгаас нь ерөнхийдөө тэр нөгөө цаад хянж байгаа байгууллагуудаас нь gambling сайтууд дээр та нар эдгээр зүйлүүдийг заавалчгүй тавь гэдэг шаардлагыг тавьдаг. Яг тэгэхээр энэ байж иж илүү хүмүүст анхааруулга өгнө гэдэг байдалтай оруулжээ. За өнөөдөр ямар ч байсан та бүхэндээ нийтдээ 6 сэдвийн талаар ярьлаа. Тэгээд өнөөдрийн ямар ч байсан ярьсан контент маань таалагдсан байх гэж бодож байна. Ямар ч байсан 2020 оны 2020 тий дабл 20-ын хамгийн ихний фристайм дугаар байлаа. За манай блоссомд өөр хэлэх юм бэ нүү? Хэлж ярих юм одоо нэг байхгүй маань дөө. Окей. За тэгээд дараагийн фристайм дугаараар эрх мөндөд үзэгчтэй уулзтлаа. Түр баяртай. За тэгээд мэдээж та бүхэнд таалагдсан бол лайк дараарай. За тэгээд бидний дэмжиж байвал subscribe хийгээрэй. Тэгээд ямар ч байсан метагийн зүгээс та бүхэндээ бас e-спортны холбогдлолтой улам илүү гоё контентуудыг 2020 онд хүргэнэ гэдгээ амлаж байна. За тэгээд нэг сайхан ирүүл хэлчихье тий.
За тэгээд 2020 онд эрхэм мөндөд үзэгч та бүхэн маань за хамгийн гол нь эрүүл энх байгаарай. Хамгийн гол нь эрүүл энх байгаад. За тэгээд элэг бүтэн. За тэгээд аз жаргалаар дүүрэн амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай эрхэм мөндөд үзэгчтэй. За тэгээд хориотой гүч гэсэн шинэ оны мэнд.